1990 оноос эхлээл мал малсан да. Одоо хонь ямаа өхрөл 3 төгрөгтэй өрл гэж байгаа да. Нодны өвөл бол нэлээ автах өвөл болсон. Нодны захиргаанаас бол нэлээ тусламж үзүүлсэн. Өвс, тэжээл тэгэл эд шуушны юм хүртэл ань дүнд өгч ил яасан. Энэ жил манайх нэг 10 гэдэн бортер өвс авсан. 1 тонн хэвэгтэй тонн ужир бэлтгэж авсан. Ашиг шимбэл бол яриад баршгүй. Ноос ус тэгэл юм бүхний л ашиглана да. Ер нь одоо биднээс бол одоо энэ газар тариалангийн талбай маш чухал да. Сонгон хайрхан дүүргийн хувьд бол мал тоолгын ажил энэ 12 дугаар сарын 7-оос 17-ны хооронд одоо зохион байгуулж байгаа. За энэ ажлын хэсэгт маань бол манай дүүргийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгаа. За хороод дээр тусдаа бас ажлын хэсгүүд гарсан одоо ажиллаж байна. Үндсэндээ сонгон хайрхан дүүргийн нутгийн дэвсгэр дээр 29 чиглэлд 64 одоо тоологч бол ажиллаж байна. Манай хяналтын тоолгын бас 3 хэсэг одоо бас ажиллаж байгаа. Хяналтын тоолгоор явж ажиллаж байна. Ер нь энэ малаа тоолуулах бусад одоо зүйлээ тоолуулж байгаа нь бол статистикийн тоо баримтад цаашдаа эдийн засгт бас нөлөөлж байгаа. Ялангуяа малын ашиг шин өгүүлбэр ухсааг нь бүгдийг одоо тодорхойлж энэ байгаа нь бол малын манай Монголын эдийн засгт бас чухал нөлөө одоо үзүүлж байгаа хэлбэрээ. За ерөнхийдөө манай сонгон хайрхан дүүргийн 21-р хороо бол онцлогтой хороо. Одоо бусад 43 хорооноос одоо мал бүхий иргэд болон газар тариалан эрхэлдэг иргэдээр бас онцлогтой ийм хороо байгаамаа. Анх 1977 онд Бартицан сангийн аж ахуй үүсгэн байгуулагдсанаас эхлээд одоо мал тоолуулсан гэх юм бол манай хороо бол жил болгон 47 жилийн хугацаанд ингээд мал тоолуулсан ийм сайхан одоо түүхтэй хороо юм аа. За тэгээд үндсэндээ бол ихэнхдээ бол одоо үхэр тоолуулж байгаа. Одоо хамгийн их одоо байдаг нь одоо үхэр байгаа. Дараа нь хонь, адуу гэх тийм ээ явж байгаа. Одоогийн байдлаар бол тооллогын ажил бол нэг 72.8% үргэлжлэж байна. Өнөөдөр тоолгын хүмүүс ирээд манайд тооллого хийгээд жилийнхаа үр шимийг л одоо хөтөж явна да. За ерөнхийдөө бол үр дүн бол одоо энэ мал аж ахуй эрхэлж байгаа иргэд болон одоо цаашлаад одоо энэ манай Монгол орны хамгийн гол одоо эдийн засагт одоо маш хувь нэмрээ оруулдаг салбар бол одоо энэ мал аж ахуйн салбар. Тэгэхээр одоо мал өсгийн хэрээр бас тодорхой хэмжээний одоо эдийн засагт том өөрчлөлтүүд гарч байгаа. Тэр эсвэргээрээ бас одоо энэ малын бэлчээрийн хомсдол одоо энэ орон даяар одоо ингээд үүсч байгаа одоо холбоотойгоор одоо бас төлхөө эрчимсэн мал аж ахуй чиглэл рүүгээ одоо хотыг тойрсон бүсүүд бол орж эхэлж байгаа. За нийслэлийн иргэдийн төлөөлчийн хурлын тогтоолоор 09-р тогтоолоор энэ суурин бүсэд одоо мал аж ахуй эрхлэхийн хоригдсон бүсийг бас хил хязгаараар тогтоосон. За сонгон хайрхан дүүргийн хувьд бол бас энэ чиглэлээр энэ жил 2024 онд одоо 3 удаа ажлын хэсэг одоо гаргаж хот суурин руу орж байгаа энэ хоригдсон бүсд орж байгаа малыг хяналт тавих. За орж ирснээс шаардлага тавиад биелүүлэхгүй бол торгуулийн дарга хэмжээ авах ажлуудыг бол одоо зохион байгуулж байгаа. Үндсэндээ давхарцсан тоогоор нэг 3000 гаруй адуу одоо хоригдлын бүсээс гаргасан байж байгаа. Үүний нэг 970 орчим адууг нь бол хашиж за 49 одоо иргэн дээр бол торгуулийн дарга хэмжээ авч ингэж ажилласан. Ер нь бол манай малчид өөрийнхөө хэрэгцээнд тайлбарлаад нэлээд зүйлийг бас хийсэн. Цаашдаа бол бас энэ өвлжилт хүүтрэх юм бол бас одоо тэжээлээ бэлтгэх асуудлууд. Манай тэжээлийн нөөц бол арай бага байна. Яг хэвэг одоо тэжээлийг бол бид бага бэлтгэсэн байдаг. Урд жилүүдээс арай бага харагдж байна лээ. Үндсэндээ нэг нийт тэжээлийн нэг 20 орчим хувь нь бол одоо хэвэг байгаа. Энэ тэжээлээ бол арай бэлтгэх явцад бага байгаа учраас энийг бас нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цаг агаартай тохируулаад бас малаа одоо манай монголчууд уламжлаар малдаг.
Тийм учраас энэ болж игэл цагаартайгаа уялдуулаад цагаарынхаа нөхцөлтэй тааруулаад ингээд малаа ус хийж их юм бол бас боломж байгаа биднэрт. За сонгон найрхан дүүргийн хэмжээнд малчин 970 өрх байгаа. За мал үгүйтэйгээ нийлэх юм бол 1670 өрх одоо сонгон найрхан дүүргийн хэмжээнд одоо үлдэж байна. За бид малчтаа дэмжихийн тулд бол өнгөрсөн жил бол нэлээд зуд болсон. Олон одоо бас улсын онцгой комиссоос дүүргээс 300 тонн гарan одоо өвсийг бол бас бусч утсамжаар хөргөж байсан. За энэ жилийн хувьд бол сонгон найрхан дүүргийн нут дэвсгэр дээр бол нийтдээ бас сасан бүрхүүл тогтсон байна. 10 см-ийн зузаантай сасан бүрхүүлтэй байна. За малчтын төвшөнд бол энэ жил нэг 1870 тонн одоо өвсийг одоо бэлтгэсэн. За 1670 орчим тонн ногоон тэжээлийг одоо бэлтгэж авсан байж байгаа. За дүүргийн нөөцийн аюулгүй банд одоогийн байдлаар нэг 40 тонн одоо тэжээлийг бол бэлтгэсэн байгаа. Цаашдаа бол нэг 100 тонн тэжээлийн өвсийг бас бэлтгэж авахар удирдлагын төвшөнд одоо бас ажлыг зохион байгуулж байна. Малчидаа зориулаад бид нэр одоо 264 хүрэхэд ногоон тэжээл тарихын талбайг нь одоо гаргаж өгсөн. Тэрний хүчинд манай малчид бол бас ногоон тэжээлийг бас чамгүй авч байна. 2670 тонн одоо ногоон тэжээлийг өөрснөө бэлтгэж одоо авч байгаа. За ер нь манай энэ ялангуяа эрчимтсэн мал аж ахуй эрхэлж байгаа малчид бол энэ үйлдвэрүүдтэй бас гэрээ хийж үйлдвэрүүдээс бас тэжээл бусад одоо шаар гэдэг юм уу бүтээгдэхүүнийг бас авч яадаг. Магнайтын